За Төв аймгийн Батцүмбэр сумаас мэдээллийг та бүхэндээ хүргэж байна. За 3 удаагийн давтамжтай гарсан ойн төмрөөс суулж Батцүмбэр сумын ойн сангийн 18 мянган га талбай бол өртсөн байгаа. За өнөөдрийн байдлаар бол нийт 16 мянган га талбайг бол одоо ойжуулах шаардлага бий гэдэг зүйлийг бол хэлж байна. За харин энэ удаагийн төслийн хүрээнд бол нийтдээ 3 мянган га талбайг нөхөн сэргээхээр төлөвлөж байгаамаа. Төв аймгийн Батцүмбэр сум бол Улаанбаатар хотын ойн сан бүхий гол бүс нутаг үлээ. Монгол Улсын ерөнхийлөгчийн санаачилсан тэрбум мод үндэсний хөдөлгөөний хүрээнд говь хангаан бүсэд байгаль экологид нийцсэн модлог урамлуудыг үе шаттай тариалж байгаа. Үүний үндсэн дээр Төв аймгийн Батцүмбэр суманд төмөрт өртсөн ойг нөхөн сэргээх төсөл хэрэгжиж байна. Бүгд найрамдах Солонгос улсын Юхан корпорацийн санхүүжилтээр Төв аймгийн Батцүмбэр сумын 50 тэмээд газарт ойн нөхөн сэргээлтийн төсөл 5 жилийн хугацаатай хэрэгжихээр боллоо. Батцүмбэр сумын ойн бол нэг 4 сум хариуцдаг. За Батцүмбэр сумын ойн сан нийтдээ 147,222 га талбайтай. Үүнээс одоо төмөрд өртсөн талбай нь одоо нийтдээ нэг 36 мянган га төмөрт татамжтайгаар өртсөн талбай байдаг. Хамгийн сүүлийн 2017 онд төмөрт нэг 6 мянган га талбай өртсөн байгаа. Нийтдээ ингээд нэг ойжуулалтын талбай дорооцоож ингээд ойжуулалтын талбайг нийт талбай бол 32 мянган гад байгаад байна. 최근에 어떻든 기후 변화 Энэ удаагийн одоо нөхөн сэргээх ойжуулах үйл ажиллагаа нь Монгол улсад Апокогийн талаас одоо оролцож байгаа хамгийн анхны нөхөн сэргээлтийн үйл ажиллагаа гэж хэлж болно. Тэгээ бас нэг талаараа онцгой энэ газар нутгийг сонгосон шалтгаан нь одоо энэ бүс нутагт түүхийн хүрээнд 3 удаага одоо ойн төмөр гарч исэн гэдэг талаас нь харж үзсэн. Нөгөө талаас Солонгосын засгийн газар болон Монголын засгийн газрын хамтарсан ажиллагааны хажуугаар одоо Yuan Group гэж Солонгосын хувийн хвшлийн байгууллага хөрөнгө оруулалт хийж ажиллаж байгаа гэснээр бас их онцлогтой. 한국의 유한 양행이라는 Тэгэхээр Монгол орны ойн сангийн одоо 70 гаруй хувийг нь шинсэн ой ажилдаг. Шинсэн ой хувьд бол нэгэнд одоо ихэнх хэсгийг эдэлж байгаа хэдий ч бас төмөрийн бас эрсдэл өндөртэй. За сүүлийн хэдэн 10 жилиг аваад үзэх юм бол төмөрийн давтамж бол ихээр нэмэгдэж байгаа. За энд бол мэдээж олон шалтгаан бий. Мэдээж нэгэн төмөр гарсан хойно энэ дээр нөхөн сэргээх маш чухал байдаг. Цаг хугацаа алдвал эргээд хэв шинжийн өөрчлөлтөд хэржих процесс бол явагддаг. Тэгэхээр бид энэ одоо төслийн хүрээнд бол хамгийн гол нь ерөөсөө үхээр энэ шинсэн нөхөн сэргээлтийн ажлыг цаг алдахгүйгээр хий. Хамгийн сүүлийн орчимд бол 2017 онд одоо Монгол нутгийг орны нутаг дэвсгэрийг хамарсан ой бүхий газруудыг хамарсан нэлээд томоохон төмөр явсан. Тэгээд маш олон одоо иргэд сайн дураараас тухайн төмөртөд оролцож ирсэн тийм хүмүүс санаж байгаа. Тэгэхээр энэ талбай бидний нөхөн сэргээх ажлуудыг одоо ингээд эхэлж байна. За энд бол нэлээд өргөн хүрээтэй хийгдэн 18 мянган га талбай шатсан. Үүнээс бид энэ хамтарсан төслийн хувьд бол 3 мянган га талбайг бол нөхөн сэргээх ажлыг 5 жилийн хугацаатаар үе шаттайгаар хийн. Зөвхөн ойжуулаа зогсохгүй Монгол нутгийн иргэдийн оролцоо, иргэд төмөр гарахгүй байх, төмөрийн одоо эрсдлийг бууруулах чиглэлээр бас иргэдийн оролцоогоо сангаж энэ талын бас ажлууд хийгдэн. Дээрээс нь давхраас энэ дорооцоог нөхөн сэргээх яг энэ цаг үеийн одоо уур амьсгалын өөрчлөлт, хуур ажилттай холбоотойгоор шинсэн нөхөн сэргээлтийн ажлыг бид нар ямар одоо хэв шинжээр хийх вэ? Ямар арга зүгээр хийх вэ гэдэг юм дээр бас давхар туршилтууд хийгдээ явах юм асуулт байж байгаа. Юхан корпорацийн санхүүжилтээр тэрбум мод үндэсний хөдөлгөөн ойн тогтвортой менежментийг дэмжих зорилгоор засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг ойн газар болон тэрбум мод төрийн бус байгууллагатай стратегийн 4 тал түншлэл байгуулсны хүрээнд энэ төсөл хэрэгжиж байгаа юм а. Уур амьсгалын өөрчлөлтийн улмаас дэлхийд даяар төмрийн давтамж эрчим нэмэгдсэн. Төмрийн улмаас үүссэн ойн доройтол дэлхийн ойн хомсдол доройтлын 30%-аас дээшийг эзэлж байна. Энэ Юхан группийн одоо бас нэг охин компани болох Юхан Kimberley компани 2003 оноос эхлээд тужин нарсны доройтсон шатсан ойг нөхөн сэргээх ажилд бол бас оролцож амжилттай 10 жилийн хугацаанд бол 3250 га талбайг бол нарсан ойг одоо бүрэн сэргээсэн ийм ажилтай байдаг. Тэгэхээр өөрөөр хэлбэл энэ компани маань одоо тодорхой хэсгүүд нь бол Монгол улсад 20 жилийн өмнө эхэлж үйл ажиллагаа явуулж ирсэн. Түүний араас одоо бусад одоо компаниуд нь мөн Монгол нийгмийн харилцааны хүрээнд үйл ажиллагаагаа өргөжүүлэх ажлыг эхлүүлээд явж байна гэж ойлгож байна. 그 부분에 대해서는 Монгол улс болон Солонгос улс хоорондын харилцааны 35 жилийн ой болж байгаа ийм чухал ач холбогдолтой жилд одоо Батцүмбэр суманд ойг дахин сэргээх ажлыг хамт эхлэх болсондоо маш баяртай байгаа. Ингэснээрээ бид бас илүү одоо өөрсөндөө сэтгэл хангалуун 100 жилийг ухтах бэлтгэл ажил. Тэгээд дээрэс нь Монгол улсын
одоо цөөлжлөлт өртөж байгаа бүс нутаг болон үйлдвэрлэл болон бусад шалтгаануудаас хамаарсан нүүр зуршлын хийн ялгарлыг багасгах түүнийг удаашруулах саармагжуулах энэ тал дээр ганц Монгол гэхгүй олон улсад манай Юан групп оролцож ажилладаг. Тэгэхээр энэ ажлыг Монгол улсад одоо эхлүүлнэ гэсэн зорилго энэ жил тавиад эхэлсэн. Энэ удаагийн төслийн хүрээнд Төв аймгийн Батсүмбэр суманд Юхан корпорац нийт 200 сая вонын хөрөнгө оруулалт хийж байгаа юм а. Жилд дунджаар 36 мянган ширхэг мод тарж ургуулах юм. Энэхүү төсөл нь уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийн хүрээнд ойн тогтвортой менежментийн ач холбогдол болон үндэсний тэрбум мод хөдөлгөөний үр шимийг таниулах зорилготой юм а.